За юу яцхан залуусаа New Suck in the House энэ удаагийн бичлэгээр үлдэж байгаадаа маш их баяртай байна. 7 хоног бүр уламжлал болгон хүрдэг Монголын хип-хопын той мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. За ингээд олон юм яриад явах шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол Япон болон Монголын өвчий рэперүүд толбогдож байгаа AK-Jaris болон Big G. Энэ 7 хоногт рэпер Big G өөрийнхөө Instagram утсан дээр Японы алдарт рэпер AK-Jaris-ийн 5 сарын 23-нд худалдаанд гарах My G's цомогтой бидний хамтран бүтээсэн Ride With Us remix багтжээ. За нэг иймэрхүү мэдээллийг бол хийсэн байгаа. За 2023 оны Монголын хип-хопын яа харахгүй онцлог хамтрал бол AK-Jaris болон Big G нарын хамтрал байсан. За эдгээр залуусын холбоо сүлбээр хамтралнууд Терино Фужи гай ирдэгээс хамааралтай гэж үздэг. Яагаад гэх юм бол AK-Jaris-ийн маш сайн хуурай дүн бол Терино Фужи гай ирд юм байна сумочин. Японы өвчий рэпер AK-Jaris-ийн My G's цомог нь нийт 14 дуутай бөгөөд Big G-тэй хамтарсан дуу нь цомгийн 6 дахь дуу болж орсон байна. За ингээд энэ 7 хоногт Big G толботой нэг иймэрхүү мэдээлэл цацагдсан байна. За дараагийн сэдв бол рэпер 113-тэй холбогдож байна. За энэ 7 хоногт бол цаадтай ч холбоотой хит хитэн сенсацтай мэдээ гарсан хамгийн эхнээс нь эхлэе гэж бодож байна хамгийн зөөлнөөс нь. За энэ 7 хоногийн пүрэв гарагт Мишель болгон 113-наар 100-аатай 100 хэмээх маш эерэг дуу хийсэн. Тэгээд 113 энэ дэр бол тийм өөрөөх нь бас өөр талыг харуулж байгаа underground биш жоох нэг юм commercial ч юм уу те эерэг 113-ыг бол бид эндээс харж болно. За бараг ер нь худалчинд бол хизээж харж байгаагүй 113-ыг бол бид нар харсан. За энэ дууны клипийг үзэхэд болон энэ дууг сонсоод үзэхэд ямар нэгэн ерөөсөө драма хайрын төрлийн дуу биш. Энэ бол цэвэр commercial club banger дуу байгааг та бүхэн сонсож байгаа. Энэ дууны клипний зураг авалтыг өнгөрсөн 7 хоногийн сүүлээр аль эсвэл энэ 7 хоногийн ихээр бичсэн юм шиг байгаа. За тэгсэн чинь яасан бэ гэхлээр манай сувгийн үзэгчээс нэг иймэрхүү бичлэг бол Instagram-аар бол DM-ээр ирсэн маш өндөр нууцлалтайгаар. За олон юм яриад яхан хэдүүлээ шууд энэ бичлэгийг үзцгээе. За нэг иймэрхүү маш сонирхолтой бичлэг ирсэн. Тэгээд бичлэгийг явуулсан сонсогчдоо маш их баярлалаа. Ерөнхийдөө бол баг ханны санаас ч юм уу маш нууц битснийг та бүхэн харж байгаа байх. За эндээс нэг асуулт урган гарч ирнэ. Клипэн дээр нь ямар ч тийм сцентэй одоо хөтөлж явж байгаа ч юм уу гарын үнсэж байгаа ийм сцен байхгүй байхад эдгээр залуусын хувьд бол хөнгүү газар ч юм уу те маш дотн байгаа нь бол камерын дүрст бичигдсэн байна. За энэ нь бол ерөнхийдөө 113 болон дуучин Мишель нар нууцаар болцож байгаа юу гэдэг асуултыг бол биднэрт гаргаж ирж байгаа. Яа үнэхээр хоорондоо болцож байгаа нь үнэн болоо яагаад болохгүй гэж адилхан залуу хүмүүс. За дараагийн 113-тай холбоотой сенсац гэх юм бол Baby Nat хийсэн Instagram live-ийнхаа төгсгөл дээр бас маш ноцтой нэгэн мэдээлэл хийсэн байгаа рэпер Сашийн талаар. Энэ ирхүү тэр ирхүү гэсэн асуулт одоо бойлцохоо. Тэр уука ихч ирэхгүй. Тэр Сашиг асуугаад байсан хүмүүс бас биш Сиг асуугаад байсан. Сигүү 100-100 гэж юу байсан мэйсэн гэд байсан хүмүүс нь ирээд Сигүү 100-100-ыг үздцгээгээрээ тэгээд тэр Сашиг асуугаад байсан хүмүүс мэдгүй гэж хэлээд байхад надаас бити асуугаад тэр чинь песта Малайзад нафотод өртөө болоод песта хүний 8 хийж байгаа пестанаар туслаад байж байгаа гэж хэлээ. Би мэдгүй песта одоо надаас дахиж тийм юм бити асуу. Окей. За 113-ийн хамтлагыг харахад бол тэр яасан бэ, энэ яасан бэ гэдэг асуултанд булуусаар байгаад үнэхээр их залхсны үндсэн дээрээс одоо хэлж байгаа юм шиг харагдаж байна. За рэпер Сашийн хувьд бол сүүлийн үед яхаарахгүй уран бүтээлээ хийхгүй хэсэг чимээгүй байгаад байгаа. За рэпер 113 хувьд бол гижээлээ гэж ярьсныг та бүхэн сонссон байх. Тэгэхээр 113-т бас нэг хүн хэлсэн гэсэн үг л дээ. Мэдээж сонсогчид бид энэ яриаг үнэн худлааг нь бол баталгаатай мэдэхгүй. Гэхдээ рэпер Саштай холбоотой энэ 7 хоногт иймэрхүү ноцтой мэдээлэл гарсан байна. Зуны зогоотой холбоотой дараагийн нэгэн маш сонирхолтой мэдээлэл гэх бол рэп батлын одоо тэмцээн зохион байгуулж байгаа юм байна. За батлын хувьд бол тайзан дээрээс шууд амдэрээ явна гэж байгаа. За хамгийн ихний зарлагдсан батл бол магадгүй хамгийн сонирхолтой. Тэгээд Вандагийн эсрэг Wolfism. За Wolfism-д бол та бүхэн мэдж байгаа хэдэн жилийн өмнө Вандебор дис хийж байсан. Тэгээд мөн бас Вандебо зөрүүлээд дис хийж байсан. Тухайн үед бол ерөнхийдөө нэг шуугаад өнгөрсөн шүү дээ. Маш эртний бифтэй хоёр болоо тайзан дээрээс ахин нэг удаа батлах гэж байна. Маш сонирхолтой. За энэ постэр тов зарлагдсны дараагаар шууд хоёр рэпер маань өөдөөсөө нэг стори хийсэн байгаа. You and one day Bende was good. Зуны зугаа дээр таах юм байна да. Би угс нэг олон юм яриад байдг юм аа. Тэгээд 5 сарын 31-нд зуны зугаагийн тайзан дээр л ойлоо уулзъя. Хин биг үзье.
За дараагийн зарлагдсан рэп батл бол KK болон Шовнер байсан. За эдгээр залуу рэпрүүдийн хувьд бол шууд постэр зарлагдсны ар дээрээс шууд стори хийж эхэлсэн л дээ нэг рүүгээ. За KK хувьд бол өөрийнхөө Instagram дээрээ ойлгох шоуны хушуу урд өдрөө жиргэн гэдэгчтэй шоу. Зуны зугаа дээр болжмрын мах иднэ. Айлын хүүхэд гомдоочих үедээ гээд үгээ бичиж ядаад байсан чинь чи чинь надаас ах байсан байх лээ штэ тэ шоу. Мань хэрвээ жигүүртэн байсан бол нэг иймэрхүү юм болно гэдгийг хоёулаа мэдж байгаа штэ тэ шоу. Үүнийх нь хариуд бол шоу шууд энэ сториг нь өөрийнхөө Instagram дээр хийгээд хинэн болжмөр болох юм бол доо харъя да хаахаа. Шивэсний газар студ хоёроо ялга үсч юм байна. Хошногоо тослоорой хорсох вэ. За нэг иймэрхүү маш хөвгчлөлтэй стори хийсэн. За дараагийн маш сонирхолтой рэп батл гэх юм бол Rookie-гийн эсрэг 168 байсан. За энэ батлаас бол хамгийн их сонирхол татаж байгаа нь 168 байгаа. Тэгээд 168-ыг өмнө нь бид нэр одоо явн дээр ч рэп батл хийж байгааг харж байгаагүй. Тийм учраас энэ батл бол маш их анхаарлыг татж байгаа. За нэг лүгээ чиглэсэн стори гэсэн мань хоёр хүн бол нэлээд хөнгөн явцсан. За дараагийн зарлагдсан рэп батл бол Тришнагийн эсрэг Элзип гэдэг залуу байсан. Ууштай нэрийг нь буруу хэлж магадгүй ямар ч сан Band Boys-ын залуу. За Монголын хипхоп салбарт цоо шин одоо crew гэх юм уу те Band Boys хэмээх хамтлаг төрж байгаа. Тэгээд ямар ч байсан өөрийнхөө ур чадварыг харуулах тун гайхалтай боломж гэж харагдаж байна. За Тришнагийн хувьд бол бид яаж райм бичдгийг мэдж байгаа. Харин яг рэп батл дээр бас хэрхэх нь сонирхлыг бол маш их татчихээн. За хамгийн сүүлийн зарлагдсан батл бол зуны зугаагийн headliner артист 113-ийн эсрэг Wandy Bog-ийн Hebo байсан. Wandy болон Wolfism-ийн дараагаар орох маш сонирхолтой батл бол яа харахгүй энэ хоёр батл байсан. Эдгээр залуучууд бол хоорондоо тун хөнгөн бас стори шидэлцсэн. Hebo ахан батл шаахгүй батлын шаадаг штэ. За нэг иймэрхүү маш сонирхолтой 5 батл бол зуны зугаагийн зүгээс зарлагдсан энэ жилийн шинэ концепт нь бол надад маш их таалагдж байгаа. Баг зэрэг entertainment тэгээд entertainment-ийн хажуугаараа бас рэперүүдийн скиллийг бас шалгана гэдэг бол үнэхээр гайхалтай, үнэхээр гоё содон шин санаа байсан. За миний хувьд бол энэ жилийн зуны зугаа 2025-ыг 113-оор болж байгаа гэдгийг сонсоод үзэх нэг шалтгаан байсан. Харин бүр хамгийн том шалтгаан энэ рэп батл болоод хөрчлээ. За одоо зуны зугаа дээр угаасаа олон юм яриад яг галыг асаасан шоу болох нь нэгэнт тодорхой болчлоо. 5 сарын 31 болоход цөөхөн дооног үлдлээ залуусаа Shopee болон G25-ийн Монгол дахь бүх салбараар тасалбараа яаралтай гяс худалдаж аваарай. Одоо тэгээ дараа нь тасалбар масалбар дуусчлаа гэдээ янз бүрийн олон яриануд гардаг шүү. Ерөнхийдөө бол үзэхгүй бол тун харамсгаар тоглолт болохоор байна. За дараагийн сэдв бол энэ 7 хоногийн бас нэгэн онцлог уран бүтээлтэй холбогдож байгаа Өвөр Монгол ахын дүүс болон Mrs. M. За Mrs. M-ийн хувьд Өвөл болон Сураа хэмээх хоёр Өвөр Монгол артисттай нутаг хэмээх дуу хийсэн. За Сураагийн хувьд бол Сувд гэдэг Өвөр Монгол дуучин байдаг зарим нэг нь бол мэдж байгаа байх. За би өмнө жилийн базаанууд дээр ярьж байсныг одоо та бүхний зарим нь санаж байгаа байхаа. Өвөр Монгол болон Ар Монголын ахын дүүсийн одоо тэ уран бүтээлийн хамтрал бол илүү зузаан, илүү гүнзгий түвшинд явж байгаа гэж ярьж байсан. За өмнө жилийн хамгийн том хамтрлууд гэх юм бол Гинжин болон Psycho-нор хамтарсан Axeman болон Gangbang-ийн хоорондоо хамтарсныг бол та бүхэн мэдж байгаа. За энэ жилийн хувьд бол Sovd болон Өвөлнөр шууд Mrs. M-тэй хамтраад эхэлж ийн ерөнхийдөө бол тун айтайхан дуулсан байлээ. За энэ дууны микс мастерыг бол Алаагүй Егоров хийсэн. Тэгээд ерөнхий продюсераар бол аялагч ажилласан байлээ. За энэ жилийн Ар Өвөр Монголын connection ингэж эхэлж байгаад бол маш их баяртай байна. Тэгээд миний хувьд те одоо Ар Монгол болон Өвөр Монгол хамтарсан уран бүтээлүүдийг бол үргэлж дэмжих болно. Өвөр Монгол ах дүүсийн уран бүтээлийг дэмжсээр ирсэн, дэмжсээрч байх болно. За дараагийн сэдв бол Б тамиртай холбогдож байгаа. За түүнтэй холбоотой нэгэн мэдээлэл 5 сарын 21-нд Өрөг цэгийн хэмээх сайт дээр тавигдсан. Огцрох хамархан жагсаалын дууг Б тамир хамтарч дуулахаа илэрхийлжээ. Огцрох хамархан жагсаалын 8 дахь өдөр жагсаал бүр дуутай болоод амжив. Огцрох хамархан жагсаалын дууг төв талбаад өдөр бүр ирж дуулж буй 9 ханттай уулзуулж байна. Тэрбээр намайг чимэд очрын 9 хант гэдэг төгөлдөр хуурч мэрэгчлээ. Хилийн цэрэгтээ 2 жил мөн хувийн сургуулиудад хөгжмийн багшаар ажиллаж байсан. Одоо ажилласаа гарчихсан байгаа. Энэ хугацаанд залуусынхаа дуу хоолой болж тэмцэе гэж бодсон. Дүү бид хоёр жагсаалд оролцож байх үеэрээ дуу хий гэж ярилцаад ажил болгосон. Удахгүй цацагдана. Артист Б тамир хамтран гэсэн бичлэг нь ирчихвэл өнөө маргаашгүй л дууга цацсан. Чи худал ярих бүртээ үнэнд үртэй болдог. Тийм болохоор битгий худлаа хэл. Битгий хулгай хийж сайд гишүүд ерөнхийлөгчд хэлмээр байна. Одоогоор намайг нэг ч хүн улс төрчлөө гэсэнгүй. Улс төрчлөө гэж хэн нэгэн хүн хэлэх юм бол би угаас маш шударга, маш зөрүүт хүн. Хинээр яаж амьдрахаа яхаа заалахгүй хэмээн ярьсан байна. За ингэж хэлээд бол энэ нийтлэлийн дор огцрох хамархан хэмээх дууных нь үг нь байсан. За мэдээж нийгэм улс төрийн асуудлууд ямар байгааг та бүхэн мэдж байгаа. За яг энэ үйл явдал дээр бол рэперүүд маань өөрсдийнхөө байр суурийг бол инстаграмаар дамжуулан илэрхийлсээр байгаа.
Бичлэгний дараагийн сэдэв K50-тай холбогдож байна. K50 брендинг ердөө 100 ширхэг худалдаанд гаргаж буй энэ хүүдийг та бүхэн 499,500 төгрөгөөр худалдан авах боломжтой. Хүүдийн арт байрлах зайл хэмээх текст нь муу муухай бүхэн надаас хол байг гэсэн утгыг илэрхийлж байгаа бөгөөд материалын хувьд Монголд хамгийн зузаан материалыг ашигласнараа давуу талтай. Мерч хийдэг газрууд энэ хүүдийг даган зузаан материал руу шилжиж байгаа гэсэн мэдээлэл хүртэл цаанчин гараад байна. За ингээд K50-тай баярлалаа. За дараагийн сэдэв бол One Stage хэмээх тоглолттой холбогдож байна. Тэгээд удаан хугацаанд Монголын урлагт харагдаагүй дижитал хамтлаг бол энэ тоглолтод эргэн ирж буйгаа аль бие усаар зарлаж байгаа юм байна. За энэ тоглолтын хувьд бол дижитал, квиза, татар 3 охин гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа юм байна. Яа, ерөнхийдөө бол дандаа өвжинэр байгааг бол та бүхэн харж байгаа бах. За 2025 оны 6 сарын 14-ний 15 цагт энэ тоглолт бол болохоор болсон юм байна. Тэгээд хуучнаар Hit Park буюу тэ Social Pay Park бол болно. За тасалбарын хувьд бол Shopee болон JS25-ын бүх салбараар худалдаалагдж байгаа. Тэгээд энгийн тикет бол 129,000 төгрөгөөс 99,000 төгрөг хүртэл бол хямдарчаад байгаа юм байна. За хямдралын хувьд бол 2-7 хоногийн турш ямар ч байсан дуусахгүй юм байна. За мэдээж үүнээс өмнө 6 сарын хамгийн ихний тоглолт бол All-in Hit 2 хэмээх тоглолт байгаа. Тэгээд өмнө жилийн All-in Hit 1 бол битүү дүүрсэн та бүхэн санаж байгаа. Тэгээд энэ жилийн All-in 2 ч гэсэн ерөнхийдөө тий маш өндөр хүлээлттэй байна. За тэгэхээр 6 сар гарсаар Монголын хип хоп ч гэдэм үү тий попын өвжинэр ерөнхийдөө бол эргийн ирэлт хийн гэдгээ зарлцсан байна. Одоогийн байдлаар харж байгаагаар бол 5 сар болон 6 саруудад маш олон тоглолт байна. Үргэлжлүүлээд бас нэмээд 8 сард маш олон тоглолтууд байгаа байх. Ингээд харахад тоглолтууд болон шоу бизнесийн өрсөлдөөн бас маш том анхаарлыг татчихын энэ жил. За дараагийн сэдэв бол Rapper Limit King-тэй холбогдож байгаа. За Limit-ийн хувьд бол саяхан Япон яваад тэгээд Токио дээр ерөнхийдөө өөрийнхөө удахгүй цацагдах альбомын хамгийн ихний дууныхаа клипийг хийсэн байна. Тэгингээ бас Rapper K махтаа уулзсан байна. За ерөнхийдөө бол надад таалагдж байгаа нэг зүйл нь клип хийхин төлөө Япон явж тэ ерөнхийдөө иймэрхүү хэмжээний хичээл зүтгэл гаргаж байгаа нь бол маш их таалагдж байгаа. Ямар лайнер? Кекю. Кекю вообще. Да энэ хаана вэ? Энэ Шинжику. You can try. I can make it. Аригато. За дараагийн сэдэв бол Gangbang хамтлагтай холбогдож байгаа кассеттэй тоглолт. За Gangbang хамтлагийн 5 жилийн хүрээнд зохион байгуулагдсан кассеттэй тоглолтод өчигдөр болоод өндөрлсөн. Ерөнхийдөө бол төв зингэлт хүрээлийн дүүрсэн харагдсан шүү. За энэ тоглолтын дээр бол хэд хэдэн сонирхолтой момент үүссэн байна. За эхнийх нь юу вэ гэхлээр Gangbang хамтлаг соёлын тэргүүний ажилтан хэмээх цолт тэмдэглэл шагнуулсан байна. Эрхэм хүндэт Сүхбаатар овогт баян мөнх танаа. Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувьд нэмрийг тань өндрөөр үнэн Монгол улсын засгийн газрын шагнал соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдэглэл шагнаж үнэмлэх бодлоо. Соёлын сайд номин гэсэн байна. Ямар хөөмэ? Дэлгэн бүрүү овогт гамбат танаа. Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань өндрөөр үнэн Монгол улсын засгийн газрын шагнал соёлын тэргүүний ажилтан цол тэмдэглэл шагнуулж За дараагийн хамгийн сонирхолтой болон сэтгэл хөдлөсөн момент гэх юм бол Ганга өөрийн эхнэрт бол гэрлэх санал тавьсан. Тэгээд маш олон хүний өмнө гэрлэх санал тавина гэдэг бол яхаарахгүй нөгөө эмэгтэй хүндээчтэр эрэгтэй хүндээчтэр маш гоё байсан байх. Цоо шинхэн гэр бүл бол цаашдын амьдралд нь томоос том аз жаргалыг хүсье.
Бичлэгийг олон улсын бооцооны сайт OneXBet хамтран үргэж байна. Хэрв та 21 болон түүнээс дээш настай бол тайлбар хэсэгт байгаа линкээр бүртгүүлэн ороод өөрийн мэдээллийг үүсгэн NewsSack гэсэн промо кодыг ашиглан анхны депозитдоо 100% бонус аваарай. За өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв рэпер Loki-тэй холбогдож байгаа. Удаан хугацаанд маш чимээгүй байсан рэпер Loki энэ 7 хоногт өөрийнхөө Instagram дээр нэг иймэрхүү хідэн маш ноцтой ч гэх юм уу те юу гэх юм маш сонирхолтой хэдэн стори хийсэн байна. Тэгээд хэдүүл одоо үзцгээе. Хөш. Нэг гой үг цээжил сурчингуудлаа пицта нэг дандаа нэг ийм зүг байсан шиг писта удлаа юм яриад байгаа болтой малаалгата. Хараалгаа шүү та нарыг. Шалт хэдийн шаадаг шүү писта. За пицта 200 писта эдрийн үе мүйдэл байхтал писта тэгдэгсэн писта. Одоо тэр 200 нацлуулсан хартаа. Дууж чадахгүй нууцлаар муучлаа мессеж шишаад төөгөө мө тэнэг WhatsApp минь писта хохин шүү маар. Би чам мэдэж шүү писта минь. Бари шүү. Бас өөр арга бас байдаг шүү. За юу та наахтар махнараас ч өөр зайлэрэн бол алрам минь. Тэгдгүй шүү хөөе. Та нар хартаа писта боцтоо писта намайг яа. Мэ тийм байхгүй. Хипхоп чи хичээж хийдгүй юм за юу. Та нар өөрсдөөсөө писта авч явсан өөрсдөөсөө авч гаргаж ирсэн юунд байгаа юм бэ писта. Та нар намайг ямар олон crew, ямар олон хамтлагийг яаж уустай та нар мэдгүй яаж хичээж хийстэй та нар мэдгүй. Та нар писта өөрсдөө л авч явдаг. Өөрсдөө л болгодог. Би бол үгүй. Би бакант болон би crew. Би ах トゥ усаа авч явдаг шүү маа. Писта код минь хохин шүү писта. Би одоо тесрэнэ зөө юу. 5-6 сар өнгөрөөд миний хийж амар гарч байгаа 9 сарын 20-нд миний хамгийн анхны цомог гарна. Бүгдээрээ цомогны тестертэй. Гэхдээ минийх бол тестер биш. Тестийг шалгадаг шийд байгаа болно зэ харж байгаарай. За Loki-гийн хувьд бол рэпер 200 болон өөрийг нь үгүйсгэж байгаа хүмүүст бол хандаж хариу хийсэн нэг иймэрхүү стори байсан. За 200-ийн талаар яагаад ингэж яриад байна вэ гэхлээр цаа чи нэг иймэрхүү стори бол энэ 7 хоногт бас хийсэн байсан юм аа. За рэпер Loki-гийн сүүлийн Instagram сторинод ерөөхдөө та нар зөвхөн өөрсдөө гаргаж ирдгээ, өөрсдөө боддгоо. Харин би crew болон ахын дүүс гэд бүгдийг нь боддгоо нэг иймэрхүү байр суурьтай байгаагаа л илэрхийлсэн. Тэгэд мөн өөрийнх нь хамгийн анхны шин цомог 9 сард гарна гэдэг бол мэдээлэл хийсэн байгаа. За яг одоогоос 1 сарын өмнө байна уу да Loki нэг иймэрхүү стори хийжсэн. Тэгээд сарын дараа бас тэ нэг иймэрхүү маш хүчтэй сториг хийлээ. За чимээгүй байж байгаад үе нэг иймэрхүү том мэдээлэл гаргаж байгаа нь бол Монголын хипхопын тоглоомыг илүү сонирхолтой болгож байна удаа гэж бол хүндлэнгийн нүдээс ажиглаж байна. Уран бүтээлчхэн бол өөрийнхөө ур чадвараар үнэлүүлж амьдардаг. Тэгээд рэпер Loki-г яг ярьж байгаа шигээ тэ үнэхээр одоо тэгж сайн уран бүтээл хийж чадах нь үү гэдгийг бид бүхэн 9 сард өөрийнх нь цацагдах альбомоос олоо сонсох боломжтой гэж бодож байна. Тэгэд мөн түүний дараагийн цацах прожектуудаас нас харагдах байх гэж бодож байна. Харин үзэгч та рэпер Loki-гийн энэхүү мэдээлэлд ямархуу байр суурьтай байна доор комент хэсэгт бол сэтгэлдээ бичээрэй. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Subscribe дээрээ бүү мартаарай. Sack out. Баярлалаа үзэгчтэй.